Монголын Бартаац замын автоспортын холбооны товч танилцуулга. Монголын Бартаац замын автоспортын холбоо нийгэм дэвшлэх төрийн бүс байгуулга нь 2015 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2010 оноос хойш Бартаац замын автоспортын уралдаан тэнцсэн сайн үлсийн аяллуудыг зохион байгуулсаар ирсэн. Мөн олон тамирчид, дэмжигчид, клубүүд, баг хамт олон манай үйл ажиллагааг дэмжин байгаль орчинд ээлтэй Бартаац замын автоспортыг хөгжүүлэх, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах, оролцох, Бартаац замын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ажилласаар ирсэн билээ. Шонхор челленж, Шонхор 434 челленж тэмцээн нь өвлийн үлрэл зохиогддог Бартаац замын уралдаан юм. Монгол орны эрсдэс хасах 20 хэмээс 40 хэм хүртэл цагуурын онцлогоос шалтгаалan оролцогч тамирчид нь техник бэлддэг. Мазаалай 434 кап. Мазаалай 434 кап тэмцээн нь хэд Бартаац замын богино зайн уралдаан юм. Тус тэмцээнд мэрэгжлийн сонирхогч трак ангиллуудаар уралддаг бөгөөд үзэгчид ойроос үзэх боломжтой, өрсөлдөөн ихтэй, мэрэгжлийн түвшин зохион байгуулагдгаараа онцлогтой. Энэхүү тэмцээнээрээ бид гоён их дархан цаазд газрын нэн ховорцсон Мазаалай баавгайг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд тэмцээний цом медалийг Мазаалай баавгайн төрхөөр хийдэг. RFC Global Series Mongolia RFC Mongolia Rainforest Challenge тэмцээн нь олон улсын чанартай бөгөөд дэлхийн 30 орчим улс нэгдсэн дэлхийд хамгийн хүнд хэцүү тэмцээнүүдийн 3-т эргэлдэгдэг бөгөөд олон өдрийн туршид өөр газар Бартаасад нь өөр онцлогтойгоор уралддаг. Эх орондоо энэхүү тэмцээний эрхийг аваад амжилттай зохион байгуулж байна. Зэрлэг Offroad Olympic Mongolia Зэрлэг 434 Олимп тэмцээн нь намрын хүлрэл зохиогддог. Холын зайн Бартаац замаар уралддагаараа бусад тэмцээнээс нь онцлог. Байгалийн Бартаац саадуулах эгц, уруу, өөд, шавар, намаг, хад асар гэх мэт Бартаац саадыг тухайн баг тамирчид өөрийн бүхий л чадвар туршлагаа гарган уралддаг. Үүнээс үүдэн хүмүүс аялалд явахдаа тусламж авах боломжгүй үед өөрийн бусдын техникийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж бэлтгэхэд тань мэдгүй ач холбогдолтой.